Вау, гайхалтай. Эдгээр үнцийг хатаа чи гайхаж авсан үндэсний юмчийг харж байна уу? Энэ мал аз биш, эд шидч биш, бас ямар нэг хачин зүйл хэрэглээгүй. Явасаа аргыг түшиж үзсэн эм арга тэтгэрийг бүрэн давж харсан. Өнөөдөр экоплантер усаа дээр би чамд яг хэрхэн алхамаар хийхийг заах болно. Розмерийн болон мөнгөний ургамал дээр зөвхөн ус, шилэн сав, мөн гэртээ аль хэдийн байгаа байц болох нэг нь жижигхэн нууцаар хийхийг харуулна. Эцэс хүртэл хамтд байгаа. Учир нь бэ чамд яг ямар хинжээтэй хэрэглэх, үндэс хурдан ургуулах, зарим залмих, мөн гол урц байхгүй бол ямар хувилбарууд байгаа хэлж өгөх болно. Энэ бас өндөр түвшний шинжлэх ухаан биш, бас ямар нэгэн хачин зүйл худалдаж авах шаардлагагүй. Энэ бол хинч гэртээ хийж чадах зүйл. Сүүгийн олон хүн надаас тайралтаар ургамал үржүүлэх хамгийн сайн арга юу вэ гэж асуудаг. Хамар мэдэндээ би үргэлж янз бүрийн аргыг туршиж үзээд жинхэнэ үр дүнтэйг нь та бүхэндээ хүргэдэг. Энэ арга нь маш том давуу талтай. Чи үндэс нь ургаж эхлэхийг шууд харж чадах тул итгэлдээ дайж ямар нэгэн асуудал гарвал хурдан арга хэмжээ авах боломжтой. Энэ арга нь розмарин болон мөнгөний ургамалд хоёуланд нь сайн ажилдаг, бас үндэс нь эхнээсээ хэрхэн ургаж байгааг харах үнэхээр сэтгэл ханамжтай. Мөн та үүнийг бусад анхилуун ургамал эсвэл жижиг хүнсний ногоонц ашиглаж болно. Болон ишний усанд дүрэгдсэн хэсэг цэвэр мавчгүй байх ёстой. Энэ арга мөн хэмээгчэн тусалаа. Үнэтэй хөс төгтэй химийн бодос огт хэрэггүй. Зүгээр л ус, нэг ширлэн сав, баг зэрэг анхаарал хангалттай. Хамгийн гоё нь чи өдөр бүр үндэс хэрхэн үүсэж байгаа харж чадах бөгөөд энэ нь маш их өрөм өгдөг. Одоо бид үржүүлгийн мөчөртэй ажиллая. Родмарын зориулж 6-8 инч орчим юрдиштай. Илүү урт байх шаардлагагүй. Мөнгөний ургамал 6-10 инчийн хооронд байхад ёг тохиромжтой. Хаслахта пашуугаар нь огтол ингэснээр хүрэлцэх гадаргуу нэмэгдэж үндэс хурдан ургах нөхцөл бүрдэнэ. Одоо маш чухал нэг зүйл байна. Авсам навчнууд ишний усанд дүрэгдэх хэсэгтэй харьцуулахад тэнцүү байх ёстой. Хэрвээ иш 2 инч уртсам усанд байх бол тэр 2 инчийн навчийг авна. Хэрвээ илүү гүн усанд байх бол илүү олон навчийг авна. Усанд хүрэх бүх хэсгийг цэвэрхэн үлдээх хэрэгтэй. Ингэснээр навч муудахаас сэргийлж бүх хэрчүүчээ шинэ үндэс ургуулахтаа төвзөрүүлнэ. Нэг зөвлөгөө. Огтлолт цэвэрхэн ишийг даралгүй хийх хэрэгтэй. Хэрвээ гэмтсэн бол үндэс ургахны удааширч тайрсан иш стресст орч болцшгүй. Мөн ишийг сайтар ажиглаарай. Эрүүл хийж хөрвөлж батбах ногоон харагддаг бөгөөд энэ нь ус болон дараа нөгөөх хүчил төрөгчид сая харийн үзүүлнэ гэсэн. Гэртээ байгаа ямар ч шилэн сав, аяга эсвэл зунхыг ашиглаж болно. Усхай эсвэл нарийн барь шаардлагагүй. Гол нь савыг салхи сийхгүй намгүм газар байрлуулах хэрэгтэй. Учир нь усан дотор мөчөрнүүд байн хөдөлж байвал шинээр ургах хүндэс амархан хугарч болцсошгүй. Мөчөрнүүдийг ямар нэгэн зүйлээр тогтоох шаардлагагүй. Зүгээр савн дээр налууж тавь. Ус тайван тогтвортой байх нь үнсэхнээсээ эрүүл хүчтэй ургахад маш чухал. Хэрвээ хүсвэл тунгалаг сав ашиглах буужна. Ингэснээр үндэсний өсөлтийг өдөр бүр харж урам зориг авч ямар нэгэн асуудал гарвал урдчлан мэдэх боломжтой. Савыг усаар дүнжасан жаахан илүү дүүргэнэ. Энэ нь навчгүй болгосон ишний хэсгийг бүрэн далдлахад хангалттай бөгөөд ногоон навчийг усанд хүргэхгүй байх ёстой. Идеал нь шүүлсэн эсвэл хэсэг хугацаанд байлгацсан ус хэрэглэх явдал юм. Учир нь сурганы усны холоор үндэсний өсөлтийг удаашруулж борцсохгүй. Энийг сайн анхааравлаа. Усны түвшин ургажил цэвэрлсэн ишний хэсгийг бүрэн далдлах ёстой. Хэрвээ навчнууд усанд бүрэн орвол ялзрах бөгөөд энэ нь үрслэгт сөргөрнөл байна. Хэрвээ сав жижиг бол үрслэгийн хэмжээг тохируулж усанд орсон хэсэг нь навчгүй хамгаалагдсан байхыг анхаараарай. Одоо үрслэгүүдээ болгоомжтойгоор усанд зөөлөн тулгаж баярлуулна. Тэднийг тогтоох шаардлагагүй зүгээр тайван тогтвортой байлгахад хангалттай. Үрслэгүүд альва хөдөлгөөнгүүд ах тусам үндэс илүү сайн угана. Нэг зээл. Өдөр бүр үрслэгүүдээ ажиглаад ишний оролд цагаан дүү гэл шиг зүйл үүсэж эхэлж байгааг харж олно. Энэ нь үндэс ургаж эхэж үе шинж юм. Энэ арга зүй ажиллаж байгаа. Урамблууд сайн барааг баталж өгдөг. Санах хэрэгтэй. Твчээр ба тогтвортой байдал бол гол түлхүүр. Яарах хэрэггүй. Түүштэй байдал ялгаа гарам. Одоо бид энэ аргын нууц төрж байна. Үс төрөгчийн хэд эсэл, эмийн сангийн шарх хариуцахад хэрэглэдэг яг тэр. Үүнийг онцлон тэмдэглэх нь чухал. Бид хамгийн бага агуулмжтайг нь хэрэглэн үнийг ямар ч эмийн сан ахуйн барааны дэлгүүр эсвэл супермаркетээс авч болно. Энэ нь ямар нэгэн онцгой эсвэл төвөгтэй зүйл биш.
зүгээр л гэртээ байдаг энгийн ус төрөгчийн хэд эсэл. Энэ ус төрөгчийн хэд эсэлний мөөгөн зур бактериас сэргийлж үндэсний өсөлтийг дайхалтайгаар өдөөдөг. Зүг харьцаам нэг аяга усанд нэг цайны халбага байх ёстой. Хэрвээ танаас хав 2 аяга ус багтаад байвал 2 цайны халбага хийж зөөнөн хутана. Өөр юу ч хэрэггүй. Хэтрүүлбэл зэсмэлүүдээ гэмтээж болдож хуй. Ингэснээр ус цэвэрхэн байж зэсмэл үндэс урах явцдаа хүчил төрөгч авч хамгаалагдана. Харин гэртээ ус төрөгчийн хэд эсэл байхгүй бол яах вэ? Хэрвээ ус төрөгчийн хэд эсэл байхгүй бол санаа зовсдоггүй. Олон өөр хувилбар бий. Эхний сонгос гол аквариумын хүжилтэрэгчийн нос усыг үжөөртөн диффузертайгаар ашиглах юм. Диффузерыг усаар дүүргэсэн саванд хийж тогтмол хөөс үүсгэснээр усанд хүчилтэрэг жогж зүсмэл эрүүл байж мөөгөнсөр бактериас сэргийлнэ. Энэ арга маш энгийн бөгөөд ус удаан хугацаанд цэвэрхэн байж ойр хүн солих шаардлагагүй болдог. Хэрвээ ус төрөгчийн хэд эсэлж носоосч байхгүй бол гараарч бас хийж болно. Гэхдээ энэ нь арай илүү анхаарал шаарддаг. Өдөр бүр зүсмэлийг зөөлөн гаргаж, усыг болгоомжтой хөдөлгөж, гадаргууг нь эвдэж, хүчилтэрэгч үсгээд дараа нь зүсмэлийг дахин савандаа хийж өгөх хэрэгтэй. Тийм үү? Үүнийг үндэс гарч эхлэх хүртэл өдөр бүр хийх шаардлагатай. Үндэс уургаж эхэлмэгч үсийг хөдлөхгүй, зүсмэлүүдийг оролдохгүй байх хэрэгтэй. Учир нь үндэс маш эмзэг тул амархан хуугарнаа. Эдгээр аргуудыг ашигласнаар хүчил төрөгчийн насоос эсвэл гараар хийсэн ч бай зүсмэр хангалттай хүчил төрөгч авч эрүүл ургах боломжтой болдог. Усанд хүчил төрөгчүүлэгч байхгүй байсан ч гэсэн. Озон тарьяалагчдын мэддэг нэг сонирхолтой зүйл бол сарны үе шат үндэс хэрхэн хөгжөхөд нөлөөлж болдог явдал юм. Узамжлалаар бол сар буурах үе нь үндэс суулгахт хамгийн тайтай үе гэж үздэг. Учир нь энэ үед ургамлын энерги илүүтэйгээр үндэс рүү төвлөрдөг гэж итгэдэг. Энэ нь заавал байх ёстой эсвэл шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл биш. Олон жилийн туршид хэрэгжиж ирсэн тарьяалагчдын дунд хүчтэй тархсан ардын итгэл үнэмшил юм. Хэрвээ та энэ боломжийг ашиглаж чадвал таны зэсмэлүүд эхнээсээ илүү бат бөх эрүүл үндэстэй ургах боломжтой. Энэ жижигхэн нарийн зүйсийг сайн зүсэлт, цэвэр усаар хослуулах нь бүх үйл явцыг илүү аюулгүй, үр дүнтэй болгодог. Тэгэхээр та бүхэн мэдэж авлаа. Энэ бол хялбар цэвэрхэн үр дүнтэй арга юм. Савнуудаа нарны шууд тусгалгүй баягын гэрэлтэй газар байрлуулно. Усыг цэвэр байлгаж зүсмэлүүдээ өдөр бүр хянаж чагаарэ. Хэдхэн 7 хоногийн дараа та хүчтэй үндэстэй болсон зүсмэлүүдээ шилжүүлэн суулгаад бэлэн болж эрүүл ургаж буй розмарин болон мөнгөний ургамлаа эдлэх болно. Хэрвээ тань таалагдсан бол лайк дараад хуваалцаад цаашид жинхэнэ үр дүнтэй цэцэрлэгжүүлэлтийн зөвлөгөөнүүдийг авахыг хүсвэл сувагт маань бүртгүүлээрэй. Дараагийн мэтлэг дээр уулзцгаая.